Аймгийн засаг даргын намын газар, хүнсүдэн аж ахуйн газар, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо хамтран жижиг дунд худалдаа эрхлэгчдэд зориулсан худалдааг үйлчилгээний хөгжил дэвшил, хандлага, стандартчлал сэдвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг сүмдийн худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, худалдаа үйлчилгээ эрхлэгчид зэрэг далгааруу төлөөлөл хамрагдаж байна. За тэгэхээр энэ өнөөдөр ингээд худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зориулсан сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. За энэ сургалтыг болохоор Дархан аймгийн засаг даргын тамгын газар, за хүнсүдэн аж ахуйн газар, за Моро гээд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо гэсэн ийм байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. За сургалтын гол зорилго маань юу юм гэхээр одоо энэ дэлхийн тэр чихтэй ер нь бол ингээд маш хурдцтай хөгжиж байна. Ялангуяа технологи наваач шингээсэн ийм бизнесийн орчин бол маш их юм одоо өр өгөөжтэй ийм байгаа. Тэгэхээр худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань одоо өөрсдийнхөө уламжлалт энэ арга барилаа шинжлэх шаардлага зайлшгүй гарч ирж байна. Одоо Дархан аймаг гэдгээл ингээд үзэхэд бол цоо шинэ хэв маягийн одоо CU-ч гэдэг юм уу, J25 гэдэг юм уу, ийм олон улсын сүлжээ ороод ирсэн. Тэгэхээр үндэсний худалдаачид маань чадах хичээж одоо тэгээ өөрсдөө бас тодорхой хэмжээнд шинжилэл дэвшил гаргаж иж ингээ өрсөлдөх ийм чадвараа нэмэгдүүлэхгүй бол бид нар зах зээлд бас нэг тийм өнгө төрх маань хуучинсаг ийм байдлаар байгаад байгаа юм. За энэ одоо хөгжилд нэгтгэх нөгөө талаас энэ стандартууд маань шинжлэгдсэн сая үйлчилгээний. Тэгэхээр энэ стандартаар ая тухтай дэлгүүргээд Монголын үндэсний худалдаачид ийм дэлгүүрийн хөгжүүлэлтийг хийх боломж нь бүрдсэн. Тэгэхээр бид нар энэ стандартын хөгжүүлэлтийг яаж хийх юм бэ гэдэг худалдаа эрхлэгчтэй ерөнхий бас нэг одоо зөвлөмж өгөх, за шинэ стандартаа танилцуулах, за мөн одоо энэ хүнсний чанар аюулгүй байдалтай холбоотой дотоод хяналт гэж дотоод хяналтын үйл ажиллагааг бид нар хэрхэн зөв оновчтой зохион байгуулахын. За энийг дэвтэр хөтэлдэг дотоод хяналтын бүртгэлийн дэвтэр гэдэг. Энэ дэвтрээ хөтлөх арга зүйг бас сайн одоо мэддэггүй. Тийм учраас энэ арга зүйн талаас энэ гарын авлага мэдээлэлээр хангах